Иргэний засгийн салбарын ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажилтнуудаас үйл ажиллагаагаа эхлүүллээ. Монгол улсад нисэх хүчин өөрчлөлт хүртсэний 96 жилийн өмнө агарын тээвэрчдийн баярын өдрөөр иргэний засгийн салбарын ажилчдын хүүхдүүдэд зориулан бүтээн байгуулсан хүүхдийн цэцэрлэг үүдээ нээж хаавал дүүргийн 250 дахь цэцэрлэгийн буян тухай салбар болон ажиллаж эхэллээ. Хотын төвөөс зайдуу оршдог, ажилдаа ирж очихдоо багагүй цаг хугацааг замд өнгөрөөдөг иргэний засгийн салбарын бага насны хүүхдүүдтэй ажилчдад хүүхдээ харж хандах асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс салбарын ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан 210 ортой цэцэрлэгийг барьж ашиглалтанд авсан юм а. Мөн иргэний засгийн ерөнхий газраас ажилчдынхаа эрүүл чирэг байх, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл бололцоог нь хангах үүднээс иж бүрэн спорт цогцлбор барьж байгуулсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааг нь туршилтаар эхлүүллээ. Салбарын ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулах энэхүү спорт цогцлбор нь спорт зал, том хүний болон хүүхдийн усан бассейн, фитнес чирэгжүүлэлтийн танхимд иж бүрэн спортын барилга хэмжмээ.